эрт онцчил байвал боломжтой. Ийм одоо шарсан дахиа одоо янз бүрийн хоолнууд байдаг тийм ээ. Жишээ нь одоо Солонгос улсад бол гудамжиндаа зардаг нэг дог мог гэдэг халуун нугаад. Эднэр бол бас нэг шалтгаан болж байна гэсэн ийм зүйлсүүд орж ирсэн. Одоос 3 жилийн өмнө нэг 23 настай эмэгтэй төрөөгүй эмэгтэй жирэмснээс хамгаалах дааврын эмийг 3 жил гарангийн хугацаанд уусан байх. Тухайн үед бол жирэмснээс хамгаалах өөр арга хэрэглээг ийм ууж явж байгаад тэр чинь 23 оны 7 сард за өөр илрээд. За тухайн үед бол эмнэлэгт үзүүлээд эм чинь нарийн шинжилгээ хийхийг зөвлөсөн. За зөвлөсөн ч нөгөө эмэгтэй маань шинжилгээг хийлгэхгүй лам дээр очиод ийм барай гэдэг тийм хүн дээр очиод горьцсон хүмүүс бариулдаг шүү дээ. Тий. Тэр утгаар нь ойлгоод ингээ бариулаад нөгөө хүн ч бас ингээ барайг хийгээд гайгүй болно гэд 3 сар барьсны эцэст яг эмчилгээ нь үр дүн гараагүй. За тэгээ 10 сард бол ирж үзүүлэхэд хөхний хавдар онцлогдсон. За энэ тэгтээ хавдрын нөгөө 4-р үе шат тэрнээс илүү хүндрэл үсрэх үүссэн. Мэдээж хавдартай үед бол төрөх заалт байхгүй. Тэгээд яг тухайн аншин тодруулаад эмчилгээ хийлгэсэн боловч үр дүн маш бага байсан. Тэгээд амнаас ирсэн ийм асуудал үүссэн. За ер нь хөхний хавдрын өвчлөл сүүлийн үед нэмэгдэж байгаа. За энэ болоод нийгэм бусад хүчин зүйл энэ шалтгаантай бол ихсэж байгаа. За 2025 оны байдлаар хавдар судлалын үндэсний төвдөр бол нэг 15,000 орчим хүн хөхний чиглэлээр үзлэгт хамрагдсан байна. За үүний нэг 480 гаруй хавдар онцлогдсон. Зөвхөн хөхний төвдөр. Бусад эмнэлгүүдтэй бас онцлогдож байгаа. Тэгэхээр хөхний хавдар өөрөө бас залуужж байгаа. Дээрээс нь эрт онцлогдож байгаа хүмүүсийн тоо бас өндөр байгаа. Энэ нь болохоор эрт илрүүлэг. За хүмүүсийн одоо эрүүл мэндэд анхаарал тавих байдал нэмэгдсэнтэй холбоотой. Тэгэхээр энэ хөхний хавдар үүсэх, нөлөөлөх шалтгаан хүчин зүйлүүд гэж юм бий. Бэлгийн боожилт, эрт эхлэх, хожуу төрөлт байна. Ахуй амьдралын бас хэв маяг нөлөөлж байна. Хоол унд, арх тамхины хэрэглээ ихсэх тийм ээ. Цөөн төрөх, хүүхдээ хөхөөр хооллохгүй байх. За дээрэс нь удамшлын бас шалтгаанууд байна. Ялангуяа ээжийн талын эмэгтэйчүүд хөхний хавдраар өвдөж байсан бол удамших магадлал бас өндөр байдаг. За бас нэг нийгэмд тулгамдаад байгаа асуудал нь вөхөр таргалалт. Тэгэхээр энэ таргалттай холбоотойгоор дааврын үйл ажиллагаанд өөрчлөлт орох, хөхний хавдар үүсэх ийм эрсдэл бас нэмэгдэж байгаа. Дийлэнх нь бол нэг 50-аас 60-65 орчим насны хүмүүс хамгийн их онцлогдож байгаа. Гэхдээ бол 20 нас залуу онцлог тохиолдлууд бас үйл үед нэмэгдэж байгаа. Ер нь бол байнгын хөхөө шалгах, за сардаа нэг удаа юм эсвэл усанд орох болгондоо хоёр хөхөө шалгаж янз бүрийн эмгэг өөрчлөлт тэмтрэгдэж гэнэ үү, хөх нь өвдөж гэнэ үү, хөхний толгой цаашаа татагдж гэнэ үү те. Хоёр хөхний хэлбэр алдагдж гэнэ үү гэдэг юмыг өөрийнхөө хувьд бол хянаад явах боломжтой. Сүүлийн үед бас нэг онцлогооны давуу тал манай Монголд нэвтэрсэн байгаа. Энэ нөгөө гений шинжилгээ хийдэг болсон. Өөрт нь одоо удамшлын хувьд хөхний хавдраар өвдөж исэн ийм тохиолдлууд байгаа бол гэр бүлийн эмэгтэйчүүдийг тэр гений шинжилгээ өгөөд хавдар үүсгэх магадaltaй ген байна уугүй гэдэг үзчихдэг байхгүй. Тэгэх юм бол бүр одоо хавдрын голомт үүсгэхээс өмнө эмчилгээ хийх юм боломж бас манад бүрдчихэд байгаа. Хавдар ч өөрөө хортой хоргүй гэдэг хоёр янз штэ. Тэгэхээр хоргүй байж болно, хортой байж болно. Энийг заавал ч өвдөж нарийн шинжилгээ хийж л одоо өвчтөндөө зөвлөгөөг өгнө гэсэн үг. Мэдээж хавдрын үе шатаас хамаарат хөхийг бүтэн авахгүй юу гэдэг асуудал яригддаг. Маш бага эрт үед нь анзаараад эрт үзүүлээд онцлогдох юм бол сүүлийн үед бол хөх хадгалах мэслэгдэг мэслийг хийж байгаа. Тэр нь зөвхөн үүсгүүрийг аваад орчны одоо хөхний эрүүл эдийг авахгүй тийм ээ. Хөх бүтэн тайрахгүйгээр. За мэдээж альва өвчин болвол хуучин болвол нөгөө хилж биш хийсч ирдэг гэж ярьдаг байсан. Одоо болвол би бол тэрний эсрэг байр суурьтай байдаг аахгүй юу? Хилж байгаад ингээд өөрөө үйлдэж байгаад үүсгдэг. Өөрөөр хэлбэл хийсч биш хилж ирдэг юм болцсон байхгүй юу? Тэгэхээр хүн өдөр тутмынхаа ахуй амьдралын хэрэглээ, амьдралын зөв дадал хэвшил иймэрхүү юм дээр анхаарчих хэрэгтэй. За хэрвээ ямар нэг өөрчлөлт илэрсэн бол одоо даруй эмнэлэгт хандж үзүүлэх хэрэгтэй. Дээрээс нь урьдчилан сэргийлэх үзлэгтээ бас тогтмол хамрагдчих шаардлага.